Эвентлэгч Happy Veritas шинэ жилийн онцлогооны төв. Эрүүл Монгол хүний төлөө. Менингит гэдэг нь тархи нугасны менин бүрхүүлийн хурц үргэлжлэлээр илрэх хүнд явцдаа эрсдэл ихтэй эвнэл зүйд халуун урах, толгой өвдөх, үзүүний өсөн хөрөлдөх өвчин юм аа. Өөрөөр хэлбэл аалзавчин бүрхүүлд орох хүндийн цочмог гэдэг төрөвслийг хэлнэ. Менингит нь өвчний олон улсын 10 дугаар ангиллын 6 дугаар бүлэгт байрлах мэдрэлийн системийн өвчнүүдэд багтан ямар үүсгэснээсээ хамааруулаад G00-аас G003 хүртэлх ангиллалд хамаарна. Менингит өвчний эмгэг замыг ойлгохын тулд тархины бүрхүүл, тархи нугасны шингэний үүсэл, цус тархины хоргийн антон болоод физиологийн үйл явцыг мэдэх шаардлагатай. Тархины бүрхүүлийн үүрэг гэвэл гавлын ясны хайрцагын дотор бүрлдсэн тарх шиг тогтцтой тархийг явах, хөдлөх, унах, харах гэх мэтийн зүйл бүрийн хөдөлгөөний үед эвдэрч гэмтэхгүй, үйл ажиллагааны хямралд оруулахгүй байлгах физиологийн нарийн бүтц юм аа. Өөрөөр хэлбэл тархины бүрхүүл нь мэдхүү мэдрэлийн тогтолцоог хамгаалах үүрэгтэй. Тархины бүрхүүл нь 3 үндсэн давхаргаас тогтно. Үүнд хатуу бүрхүүл буюу дуурай матар, хөөсөн бүрхүүл буюу архноид матар, зөөлөн хальс буюу пиаматар гэсэн 3 үндсэн давхаргаас тогтно. Хөөсөн бүрхүүл болоод зөөлөн хальсны хальс хоёрын хоорондох зайг аалзавчийн дор хүндийг гих ба энэ орон зайд тархи нугасны шингэн үүсч байдаг. Тархи нугасны шингэн нь тархийг дөргөлт, сэвсрэлт, түлхэлт зэрэг гадны механик нөлөөнөөс хамгаалах зөөлөвчийн үүрэг гүйцэтгээд зогсохгүй тархины бодис дэх осмос даралтын тэнцвэрийг тогтоон барих нөхцөлийг хангаж өгдөг. Тархи нугасны шингэний нийт хэмжээ маань насны үржилээс хамаарат ялгаатай. Үүнд яраад 15-20 мл, нэг настай хүүхдэд 35 мл, насанд хүрэхчдэд 120-150 мл орчим байдаг байгаа. Тархи нугасны шингэний үүсгэх гол хүртэл нь судсан сүлжээ буюу plexus brachius үүсээд үүссэн даруйдаа тархины судслаг хальсан дэх вений судсан шимэгдэж өгнө. Мөн шингэний шимэгдэлт аалзан бүрхүүлийн вений хүндэд төрж орсон нэлцгнүүдээр дамжиж явагддаг байгаа. Шингэний боловсролт шимэгдэлт тасралтгүй явагдах ба хоногт 600 мл хүртэл ялгараад 4-5 дахин эргэлтэнд ордог байгаа. Зураг дээр харагдаж байгаа бүтцүүдийг авч үзье. Судсан сүлжээ буюу тархи нугасны шингэнийг үүсгэгч бүрдлүүд маань нэгдүгээр хажуугийн хавдалд байрлана. Хажуугийн хавдлын plexus brachius, хоёрт нь 3 дугаар хавдалд байрлах plexus brachius, 3 дугаарт нь 4 дугаар хавдалд байрлах plexus brachius буюу энэ 3 судсан сүлжээнээс тархи нугасны шингэн маань үүсэж өгдөг. Үүссэн шингэн маань тухайн үүссэн хавдалдаа хоригдлогдно. Үүнд нь хажуугийн хавдлууд 3 дугаар хавдал болоод 4 дугаар хавдлуудад үүсэж өгдөг байгаа. Үүссэн шингэн маань тухайн хавдалтаа дүүрээд ирмэгцээ дараагийнхаа хавдлууд руу шилжиж өгнө. Үүнд нь хажуугийн хавдлаас 3 дугаар хавдал руу орохдоо интервентрикулар тромин буюу монрогийн нөхөр 3 дугаар хавдал руу орж өгнө. 3 дугаар хавдалд үүсэж хоримтлагдсан тархи нугасны шингэн маань 4 дугаар хавдал руу орохдоо церебрал аквадакт буюу тархины усан хоолоогоор дамжаад 4 дугаар хавдал руу ордог. 4 дугаар хавдалд хоримтлагдсан шингэн маань лошка мажанди нөхөр их зүнхэл мөн аалзавчин дор хүндий рүү бүр цаашлбал нухасны бол суугаар дамжиж тархи нугасны шингэний эргэлтийг бий болгоно. Эрүүл байна гэдэг ганц тантай холбоотой зүйл биш. Харин гэр бүлийнхэн өмнө хүлээсэн том үүрэг хариуцлага. Өвдсөн хойно зовж шаналж гэр бүлдэн санхүүгийн хохирол үүрүүлэх бус эхлээд өрөдчлэн сэргийлж сурах нь танд уртудаан эрх чөлөөтэй амьдралыг бэлэглэнэ.
цаг хугацааг хойш тавилгүй Happy Veritas-ыг зориорой. За латерал апертура буюу энэ маань Лушкагийн нүх. За Лушкагийн нүх маань хос нүх бөгөөд дөрөвдүгээр ховдолд байрлаж өгдөг. Тархи нухсны шингэнийг дөрөвдүгээр ховдлоос аалзавчийн дор хүнд рүү дамжуулж өгдөг бол медиан апертура буюу мажандын нүх маань дан ганц сонгоо нэг нүх бөгөөд дөрөвдүгээр ховдлоос тархи нухсны шингэнийг цистерна магна руу буюу их цүнхэл рүү шилжихэд оролцдог нүх байгаа. За дараах зургийг эсхэмчлэн харвал хажуугийн ховдол харагдаж байна. Хажуугийн ховдол үүссэн тархи нухсны шингэн маань Монрогийн сүвээр дамжаад 3 дугаар ховдолд ирнэ. За 3 дугаар ховдолд хоригдлогдсон тархи нухсны шингэн маань тархины усан олоогоор дамжаад 4 дугаар ховдол руу орж байна. За 4 дугаар ховдолд үүсэж хоригдлогдсон тархи нухсны шингэн маань Лушка болоод мажандын нүхээр дамжаад их цүнхэл болоод аалзавчин дор хүндий рүү шилжиж тархи нухсны шингэний эргэлтийг үүсгэж байна. Дараагийн ойлголт бол цус тархины хориг. За тархи нухсны шингэн нь цус болоод мэдрэлийн эсийн хоорондох зуучлагч болохын хувьд тархины бодис солилцоо явагдахад нэн чухал нөлөө үзүүлж өгдөг. За биологийн идэвх бодисууд болох за үүнд витамин, эрдэс давс, даавар, нейропептидүүд нь зэрэг бодисууд маань тархи нухсны шингэний замд байнга дэвтрээр орж байдаг. Гэхдээ бүх төрлийн бодис цуснаас тархи нухсны шингэн тэндээсээ тархины эдэд нэвтэрч чаддаггүй. Учир нь нэг талаас цусны судсууд нөгөө талаас тархи нухсны шингэн тархины эдийн хоорондох зааг дээр цус тархины хориг хэмээх хамгаалах шүүлтүүр оршихтой холбоотой. За цус тархины хориг гэмтэх явдал альва халдварын үед мэдрэлийн системд нэрвдэх боломжийг хүлэмж нэмэгдүүлж өгдөг байгаа. За цус тархины хоригийг үүсгэхэд дараах зурган дээр харагдаж байгаачлан дараах хэдийн бүтцүүд үсгэн үүдний капилляр судас, за эндотелиес, суурин мембран болоод перицит, астроцитсууд оролцдог. За бодисын нэвчлэлт маань дараах сүм 3 давхрыг дамжиж явагдана. Эндотелиес, суурин мембран болоод астроцитс багтана. 2. Тархур зүй. Бактерит менингитийн өвчлөл болон нас баралтын хувь нь бүс нутаг улс орон эмгэг төрөгч болоод насны бүлгээс хамаарч ялгаатай байдаг. За дээрх зурагт менингитийн тархалтыг газар зүүн байрлалаар авч үзсэн байна. За улаанаар тэмдэглэгдсэн зураглалд хэд их тархалттай бүсийг харуулж байна. Өөрөөр энийг менингитийн бүс гэж нэрлэдэг. За уг бүст Африкийн сахарын цөлөл хамаарагддаг байгаа. За Сенегалаас Этиоп хүртэл уг бүс маань үргэлжилдэг бөгөөд 100 мянган хүн амд 100-аас 1000 өвчлөлийн тохиолддог. 8-аас 12 жилийн давтамжтай хүчтэй дэгддэг байгаа. За бороор тэмдэглэгдсэн хэсгийг тархалттай бүс нутагт хамааруулж үзнэ. 100 мянган хүн амд 10-аас 25 тохиолдолд бүртгэгддэг. За саарлаар тэмдэглэгдсэн хэсэг бол бага тархалттай бүс нутаг буюу 100 мянган хүн амд 1-ээс 3 тохиолдол гардаг байгаа. За манай Монгол улсын хувьд бактерит менингитийн тархалттай бүс нутагт манай орны баруун бүс нутаг хамаарч байгаа болвол төв болоод зүүн бүс нутаг болвол бага тархалттай бүс нутагт хамаарч байна. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2015 оны мэдээлснээр менингитийн бүс нутагт дараах 26 орон тодорхойлон авч үзжээ. Бактерит менингитийн тархалтыг насны үечлэлээр авч үзье. За дараах график дээрээс харагдаж байгаа зүйл гэх юм бол нэг хүртэлх насны болоод 1-ээс 4 насны хүүхдүүд дондох бактерит менингитийн тархалт уг судалгаан дээр дийлэнх хувийг маань эзэлж байна. За яг үүнтэй адилхан Улаанбаатар хотод дэгдэлтийн бус жил болох 1998-аас 2002 онд нийт 289 тохиолдол бүртгэгдсэн байдаг. За уг 289 тохиолдлоос 201 нь буюу 69.5% хувийг одоо тэгээс 5 насны хүүхдүүд эзэлж байна. 3 дугаар шалтгааны талаар авч үзье. За 2014 оны 11 сарын 17-нд PubMed-д бактери менингитийн талаар
талаарх нийтлэгдсэн нийтлэл байна. За уг нийтлэл маань хүрэх болсон 2005-аас 2012 оны менингитийн халдварын судалгаанаас харж үзэхэд за нийт тохиолдлын 52% нээсрийн менингитис, за 30% нь Streptococcus pneumonia, за 18% нь Haemophilus influenza эзэлсэн байна. За 52%-ийг эзэлж байгаа нээсрийн менингитис маань дотор бас субтипүүдтэй. За 2.4%-ийг нь Y субтип, 8.4%-ийг нь A, 26.1%-ийг нь B, за 38.1%-ийг нь W135 субтип эзэлж өгчээ. За энэ субтипүүдийг одоо мэдэх нь ач холбогдолтой. Жишээлбэл манай улсад үйлчилсэн давталтын жилүүд болох 1974-өөс 75 он, за 1994-өөс 95 он болоод 1998 онд бүх аймаг хүчээ за 16 хүртэлх насны хүүхдүүдийг одоо менингококкийн полисахарин D болоод C бүлгийн вакцинаар вакцинжуулж өгсөн. Гэвч өвчлөл буурахгүй байгаа нь 1998-аас 2002 онд бүртгэгдсэн менингококк халдварын 52% нь зөвхөн нээсрийн менингитис B буюу одоо вакцинжуулаагүй субтипээр өвчлсөн байгаа. За тийм болохоор бактерит менингитийг хянах, сэргийлэхэд бол бас вакцин чухал ач холбогдолтой. Насны үйлчлэлээр шалтгааныг аваад үзэх юм бол за няра хүүхэд болоод насан туршид бүрт ялгаатай. За няра гэх юм бол голлох шалтгаанд грамм сүрэг бацил 50%-ийг эзэлнэ. За Streptococcus бол 20 орчим хувийг эзэлдэг байгаа. За хүүхдэд гэх юм бол дийлэнх тохиолдолд Haemophilus influenza 50%-ийг, за нээсрийн менингитис одоо 25% эзэлдэг бол насан туршидад Streptococcus pneumonia 30%-ийг, за нээсрийн менингитис 15, грамм сүрэг бацил үлдсэн хувийг эзэлж өгдөг байгаа. За эдгээр шалтгаанууд буюу одоо бактери менингитийн халдварыг хуурахыг авч үзье. За нэгдүгээрт нь самалдаг ясны дээд хэсгийн гажиг, за хоёрт нь хэм бол хамрын дайвар хөндийн өрөвсөл, за мөн хамар залхуурын өрөвсөл, за мөн уушгины хатгаа, за мөн гавал суур хэсгийн гэмтэл, за дух чихний өрөвсөл, хөглөг ургацгийн өрөвсөл, арсны хөндөд, за мөн арс түүндээр гарсан хатдаг зэрэг үзүүлэлтүүд маань халдварын их уурхай болж өгдөг байгаа. Эрсдэл хүчин зүйл, за эрсдэл хүчин зүйлүүд дараах 6 зүйлийг багтааж үзүүлнэ. За үүнд нас байна. За насны байдлаас хамаарч өөр үүсгэх тэр бактери менингит үүсгэгдэнэ. За насан туршидтай харьцуулбал бага насны хүүхдүүдийн дундх тархалт өндөр байдаг гэж сая ирсэн. За орчин тойрны нөлөө үүнд голомт гарсан эсгдэг баамын нягчил, за нягчил ихсгийн хэрэг өвчний тархалт мэдээж нэмэгдэнэ. За 3-дугаарт нь medical condition, за үүнд архаг өвчин, мис ажилбар хийлгэсэн байдал, гэмтэл бэртэл зэрэг маань менингит өвчлөг эрсдлийг нэмэгдүүлж өгдөг. За дараачт нь ажлын нөхцөл байдал байна. Менингитийн үүсгэгчтэй ажилдаг одоо микробиологч зэрэг мэргэжилтэй хүмүүс бол бас өвчлөхөд одоо эрсдэл хүчин зүйл болж өгнө. За дараачт нь аялал жуулчлал байна. Менингитийн бүс болоод өндөр тархалцтай бүс нутгуудаар аялах, суралцах, амьдрах. За магадгүй ийм тохиолдлууд гарсан тохиолдолд заавал вакцин хийлгэсэн байх шаардлагатай. За хамгийн сүүлд бол жирэмсэн эхчүүд багтдаг байгаа. Дөрөвдүгээр эмээр замын талаар ярилцсан. За шалтгааны хүчин зүйлс болох Streptococcus pneumonia, за Haemophilus influenza болоод нээсрийн менингитис зэрэг менингитийн үүсгэх голлох үүсгэгчд маань хамар залхуурын хүндэд агаар цэцлийн замаар явж орно. За хамар залхуурын эсэд ороод эхлэгдэж өгнө. Эхлэгдэхдээ тэр үүсгэгчд маань өөрсдийн одоо фили болоод пимфрийн эцэслэгчтэйгээ эхлэгдэнэ. За тийм тодорхой хугацаанд байрсныхаа дараагаар өөрсдөөс өмнөц одоо хороо ялгаруулсны үр дүн салстын хоцролыг гэмтээгээд цусны урс холбооч бактери үүсгдэг. За бактери
буюу цус өвчл бий болоход нэгдүгээр салстын хариг алдагдсанаас хоёрдугаар эцсийн эсийн дархлааны хамгаалалт алдагдах буюу одоо навцрын уургуудын дутагдлаас бий болж болно. За тэгээд цуснд менингитийн үүсгэгчд маань орсон даруйдаа эндотелисүүдийг гэмтэн. За эндотелисүүд гэмтсэнтэй холбоотойгоор минэн бүрхүүлд одоо менингитийн үүсгэгчд маань нэвчээд өгнө. За ингэснээрээ субарахноидын үндэд үргэлжлэлийн процесс бий болох нөхцөл нь бий болж өгнө. За үүнтэй холбоотойгоор тархин нухсны шингэний хэмжээ ихсээд өгнө. За үүнээс гарах нөлөөлөл юм бол тарих босцсон завсрын эдийн хав үсэд за хүндрэлийн хувьд гавлын дотоод даралт нэмэгдэж өгдөг байгаа. За энэ эндотелисийн гэмтэл за энэ субарахноид зайн одоо өрөвсөл маань цус тархины харгийн нэвчмхий чанарыг хэсгээд өгчдөг. Үүнтэй холбоотойгоор судасны гаралтай хав үсээ энэ маань олмоор бас гавлын дотоод даралтыг нэмэгдүүлж өгч болно. За энэ ард зовчонд орох хүндийн өрөвсөл маань цаашлбал энэ тархины судасны өрөвсөл буюу маскулитиг үүсгдэг нь энэ маань цаашлаад тархины шигтээс үүсгэх хүндрэлийг бий болгон. За тархины шигтээс үүсгэх гавлын дотоод даралт нэмэгдэж өгснөөрөө тархины цусны орсолц буураад за тэгээд тухайн тархины талаас боломжтой шинжүүд гарч ирдэг байгаа. За үргэлжлүүлээд анимашн дээр гадаад орчин байрлал менингитийн үүсгэгчид маань өсгөө өрсөлд хэрхэн яаж авахлаа энэ зүйлийг тайлбарлана. За агаар буюу одоо гадаад орчин байгаа менингитийн үүсгэгчид маань агаар цэцлийн зовоо ордог буюу агаар хүндрэл цэцлийн дэвсгэр орно. За орчин даруйдаа эдгээр үүсгэгчид маань хоолой үүсгэхгүйгээр хэдэн 7 хоногоос хэдэн сар хүртэл байрлаж чаддаг байгаа. За энэ хугацаанд тодорхой хариу өгүүлбэрийг үзүүлэх буюу бактери эсрэг үргэлжлэлийг ялгуулах замын сормос төвсийн намир хөдөлгөөнүүд бактери биеийг зайлуулах оролдлого юм. За удаан хугацаанд байрласан менингококк маань одоо менингитийн үүсгэгчид маань өөрөөсөө химийн бодисуудыг ялгаруулж өгдөг. За эдгээр химийн бодисын ялгарлын үр дүнд одоо сормослог эцсийн гэмтэл бий болоод менингитийн үүсгэгчид маань одоо салстын мембраныг фильтрэж цусны урсгалд орно. За цусны урсгалд орсон даруйдаа тэд маш хурдан хуваагдаж олширдаг буюу 30 минут тутам хуваагдсан олширна. За бактери нь өөрийн хол болох эндотоксиныг ялгаруулснараа биеийн тогтлоод тогтцоо идэвхжээ халдварын эсрэг тогтдог. За цусны цагаан эс бактерийг залхина. За гэхдээ дан ганц цусны цагаан эсийн залхилт бол хангалтгүй байдаг. За тэгээд менингитийн үүсгэгчид маань цуснд ороод сепсисийг үүсгээд цаашлбал тархины нэмэн бүрхүүл очиж өрөвсөл үүсгэх буюу менингитийг үүсгэж өгдөг байгаа. Яг одоо үргэлжлүүлээд цусны урсгалд орсон менингитийн үүсгэгч маань нэмэн бүрхүүл хэрхэн яаж ирэх, за мөн менингит үеийн гол хүндрэл болох гавлын дотоод даралт хэрхэн яаж ихсдэг, доролцдог эмгэг чанарлаар ярив. За цусны урсгалд орсон менингитийн үүсгэгчид маань цусаар дамжаад тархинд ирээд тархи цусны оргийг нэвтэрдэг байгаа. За тархи цусны оргийг нэвтэрсний дараагаар ховдол хоорондын плексус хороидус ирнэ. За плексус хороидусын гол үүрэг бол тархин нухны шингэнийг үүсгдэг гол бүрдэл. За үүгээр дамжаад субарахноид спейс буюу ард зовчонд орох хүндэд менингитийн үүсгэгч ирэх нөхцөл нь бүрддэг. За ирсэн даруйдаа бактери эсрэг үйлчлэгээтэй одоо антибиотик за мөн субарахноид спейс байрлаж байгаа макрофагууд болох микробилийн астроцит болоод моноцитуудын нөлөөллөөр задарч өгдөг. За задарсан даруйдаа бактери эсийн хамны бүрдлүүд маань бүрдэл болж задарна. За үүнд нь ямар үүсгэж байна вэ гэдгээс хамааралаар өөр байна. Грам сүрэг бактери байх юм бол липополисахид, грам эрэг бактери байх юм бол чахлын хүчил болоод пептидогиликан болж задардаг байгаа. За эдгээр эсийн хамны бүрдлүүд маань үргэлжлэлийн үүсгэх одоо дохиог өгнө. За үүнтэй холбоотойгоор үргэлжлэлийн цитокинууд ялгарч өгдөг байгаа.
туршилтын ампитеризмын судалгаагаар интрацистем дотор одоо липополис хэмжээг тарьж өгөөд за 1-2 цагийн дараа тархин усны шингэнийг шинжилж үзэхэд түүн дотор төмөр некроз фактор буюу TNF альфа интерлейкин 1B хэмжээтэйгээр ялгарсан байсан. За тэгэхээр менингит үеийн дархлааны өрмөц цитокин болвол TNF альфа болоод интерлейкин 1B оролцож байгаа. За дараах цитокинуудын нөлөөллийн үр дүн цус тархины харгийн нэвчмийн чанарт өөрчлөлт орно. Үүнтэй холбоотой судасны гаралтай хаван үүсч болно. За мөн лейкоцит одоо тархины судасны эндотелийн хэсгүүдэд одоо хемоким болоод цитокинууд маань үүсчихсэн өөрөө лейкоцитийн шилжилт хөдөлгөөнд өөрчлөлт орно. За лейкоцитс маань шилжилт хөдөлгөөн нь тархин усны шингэн үе хэмжээтэйгээр нүүдлэж очдог байгаа. За мөн дараагийн нөлөөлөх юм бол цусны судасанд агуулгадах плазмын уургууд маань тархин усны шингэн рүү нэвчэж өгдөг. За тэгэхээр тархин усны шингэнд агуулгадах уургийн агуулгамж өндөрсөд их буй концентрац нэмэгдсэнтэй холбоотойгоор онкотик даралт нэмэгдэн түүнийгээ дагаад плазмын шингийн хэсэг тархин усны шингэн рүү нэвчих процесс нэмэгдэж өгнө. За эдгээрийн нөлөөллийн үр дүн одоо лейкоцитс маань нүүдлэж ирсэн. За мөн тархин усны шингэний үүсэлт нэмэгдсэн зэрэг нөлөөллүүдийн үр дүн тархин усны шингэний буцах урсгал саатаж өгдөг. Юугаар саатдаг вэ гэхээр одоо өрөвслийн судаатай бүхлэх мөн их хэмжээний уургийн агуулгамж өндөрсөнтэй холбоотойгоор бүхлэх бий болж болдог. За энэ үүнээс гарах өндөрлөх юм бол тархи усцах болоод завсрын даам үүсдэг. За эдгээр өндөрлүүд маань удаан хугацаанд үргэлжлэх юм бол тархины хэсэг бишийн болох өндөрлөлтэй. За үргэлжлүүлээд энэ тархин усны шингэний лейкоцитс маань хэмжээтэйгээр нүүдэлсэн тохиолдолд мэдээж үргэлжлэлийн процесс дамжин түүнтэй холбоотойгоор цитотоксик хаан харуулт болоод унал таталтууд илэрдэг байгаа. Дараагийн нөлөөлөл нь тархины цусны урсцад өөрчлөлт ордог. Цусны урсц буураад ирэх юм бол цитотоксик хаан харуулт болоод унал таталтууд илэрнэ. За эдгээр ийм нөлөөллийн үр дүнд одоо судасны гаралтай хаван үүссэн. За тархи усчих болоод завсрын эдийн хаван. За тэгээд цитотоксик хаан цусны урсц нэмэгдсэн үр дүнд давлын дотоод даралт нэмэгдэж өгдөг. Давлын дотоод даралт нэмэгдэж өснөрөө тархины бактерийн судсууд нарийсалт бий болдог. Тэгэхээр тусаа амжилт болдог болохоор цаашлбал тархины амин чухал хэсгүүдийг хариуцсан эсвэл туслан боловсруулсан цагтаа коммент байж өстөл аюулыг дагуулдаг байна. За өрсөлд явагдсан холбоотой бодсон зэрэгцэн мэдсэн ялгардаг юм. Амжилтууд реактив оксижен болоод өөрөөр хэлбэл эдгээр маань эсийн гэмтлийг болох цаашлбал эсийн хөлбөмбөг хүртэл аюулыг дагуулж өгдөг байна. Морфологийн өөрчлөлт. За эдээд менингит үед гарах морфологийн өөрчлөлт гэх юм бол суд цусаар дүүрсэн байдал. За хоёрдугаарт нь ногоон малгай шинж гарч ирдэг. За ногоон малгай шинж үүсэх процесс нь гэвэл алзан бүрхүүлийн доор хүнд нейтрofилүүд нэвчээд тэгээд эдээ үүснээс ногоон малгай шинж үүсдэг байна. За давал тархины зурган дээр ногоон малгай шинжийг харуулсан байна. Эмнэлзүү. За эмнэлзүүд хэдийдээ хам шинж илэрдэг. За үүнд ерөнхий албарын хам шинж, менингийн хам шинж, за мөн тархин усны шингэнд гарах өөрчлөлтүүд илэрдэг байгаа. За менингийн хам шинжийн шалтгааныг олж тогтоох хамгийн найдвартай арга нь өсөлтийн хадгалт хийж тархин усны шингэнийг шинжлэх ажил болно. Ерөнхий албарын хам шинжийн үед илэрх шинжүүд үүнд халууралт байна. За генет өндөр 39-с 40 ба түүнээс дээш халуурдаг. За дараа нь амьсгалд авчрах шинж. За мөн уйлдамтгай болох шинж. За харьсан дээгүүр толбож тууралтууд гарна. За мөн татгнах, уналт таталт илэрдэг. За мөн үзүүний өшинг илэрдэг. За үзүүний өшинг илэрх шинж болоос өрмөц шинжид орно. За уур уцаартай болно. За мөн бөөлжих, за унтаа байдалтай болох
болоод энэ цохолдог сэтгэл төвшөх шинжүүд илэрдэг. За эдгээр шинжээр нэмэгдээд бас хит мэдрэг болдог. Дуу чимээ болоод хүчтэй гэрэлт, толгой нь өвдөх, биед нь үрхэд, өвдөх зэрэгээс мэдэрдэг. За мөн толгой өвдөх шинж бол баг зэрэг толгой өвдөхөс бүр нүдэ өдлөхөд хүртэл өвдөх байдлаар илэрдэг байгаа. За хоёрдугаар менингийн ам шинж илэрдэг. Менингийн ам шинж нь тархины бүр хөвч халис цочирсны улмаас үүсэх энэ нэгдэгтэй бүртгэл шинжүүдийн нийлбэр болно. За менингийн ам шинжийн үүсэн гарах зовлог 3 шалтгааныг авч үзье. Үүнд төв мэдрэлийн тогтолцооны халдвар буюу менингит, энцефалит болоод буглаа. За хоёрдугаар тархины судасны өвчнүүд байна. Зөвчөнд орох цус харуулт ба тархины эдийн доторх цус харуулт. За гуравдугаар нь гал тархины хэвдэл. За тэгэхээр менингийн ам шинж буюу дараах дурдгдсан өвчнүүдээс менингитийг ялгаа онцлох шаардлагатай. Менингийн ам шинжийн үед булчин чангарах шинж илэрдэг. За хүзүү, нуруу, мөчтийн булчин чангарах бөгөөд тархины бүрхэг цалис, усны арын язгуурын цочрлын улмаас рефлексийн гормоор үүсэх өвдөлтөй өргөл юм. За үүнд хүзүүний булчингийн чангарал байна. Толгой хөвчтөө өвдөж, хүзүүний хөшин гэлэрхэн гавлын дотоод даралт үлэмж ихснэг илтгэж өвдөг. За хоёрдугаарт нь гэрнигийн шинж, гуравдугаарт бүрцэнсгийн шинж, дөрөвт түүний төсөөд шинжүүд буюу гейний шинж, эфтерийн шинж, за лисажийн дүүжлэгдэх шинж зэргийг авч үзнэ. Менингиттэй өвчтний эмэлцүүд илэрх бодит үзлэгийн шинж тэмдэг 3 үндсэн шинж тэмдэг илэрдэг. Нэгдүгээрт нь хүзүүний булчингийн чангарал, хоёрдугаарт нь гэрнигийн шинж, гуравдугаарт нь бүрцэнсгийн шинж гэсэн 3 бүртгэл шинжийг эмэлцүүд илэрхийлдэг. Нэгдүгээрт нь хүзүүний булчингийн чангаралыг үнэлнэ. За ингэхдээ дараах зааврын дагуу үйлдэлийг гүйцэтгэх. За өвчтний толгойг бүхийлгэж эрүүг өвчүүний сэтэрхий түргэх оролдлого хийхэд хүзүүний арын булчин чангарснаас эрүү өвчүүнд хүрдэггүй. Иймд эрүү өвчүүний хооронд үлдсэн зай хэмж хорооныхаа тоогоор хэмжиж уг шинжийн илэрлийн зэргийг тодорхойлно. За одоо бодит үзлэгийг хэрхэн яаж хийсэн талаар бичлэгийг үзцгээе. За эмэлцүүд илэрх үндсэн шинж тэмдгийн нэг болох хүзүүний булчингийн чангалыг үнэлэх талаар яриа. За эмэгтэй өвчтнийг тэгш гадуур орон дээр хэвтүүлээд гарыг их биеийн дагуу чиглүүлсэн буюу дараах байрлалд өвчтнөө хэвтүүлнэ. За уг үзлэгийг хийх аргачлалын хувьд гэх юм бол эрүүг өвчүүний сэтэрхий рүү хүргэх оролдлогыг хийж өгнө. За ингээ өвчтнийхөө толгоонд ор гараа ивээд за толгойг нь аатмаар өргөх зарчмаар эрүүг өвчүүний сэтэрхий рүү хүргэх оролдлогыг хийн. Энэ үед хүзүүний булчингийн чангарал илэрсэн тохиолдолд тодорхой түвшинд зогсоод өвдөлт илэрдэг байгаа. За тэгээд эрүүг болоод өвчүүний сэтэрхийний хоорондох зайг хэмж хуруугаар айлсгүй шугмаар хэмжиж аваад хэдэн сантиметр болоод хэдэн хуруу байгаагаар нь хэмжиж өгдөг. Дараа нь үзэх шинж бол гэрнигийн шинж. За уг шинжийг Оросын мэдрэлийн эмчилгээ төмөр гэрнийг тодорхойлсон. Тэр 1840 онд Латвиад төрсөн. За 1882 онд гэрнигийн шинж гэх мэтээр ангаах болсон байна. За одоо уг шинжийг хэрхэн яаж үзэх талаар ярив. За өвчтнийг нуруугаар хэвтүүлэн аль нэг хөлийг өвдөх тухны үеэр 90 градусын болсон байрлалаас өвдөгний үеэр 135 градус хүртэл дэмжих. За яг энэ оролдлогыг хийж байх үед өвдөлт илэрч байх юм бол гэрнигийн сорил эрг гэж үзнэ. За бодит үзлэгт илэрх хоёр үндсэн шинж тэмдэг бол гэрнигийн шинж тэмдэг. За гэрнигийн шинж тэмдгийг үзэхдээ өвчтний аль нэг хөлийг өвдөг болоод түнхний үеэр 90 градустай нугалсан байрлалд бэлтгэн. За энэ байрлалаас тэнэлэх хөдөлгөөн буюу 135 градус хүртэл хөлийг тэнэлгэж өгөхөд өвдөлт илэрч байх юм бол уг шинж буюу гэрнигийн шинж эрэг гэж үзнэ. Бүрцэнсгийн шинж уг шинжийг Польшийн хүүхдийн эмч Жозеф
Брудзинский тодорхойлсон ба 20 дугаар зууны эхнээс ангаах ухаанд уг нэр томьёог ашиглах болсон. За уг шинж нь менингитийн үед илрэх өвөрмөц шинж юм аа. За Брудзинскийгийн шинжийг 3 ангилдаг. За үүнд Брудзинскийгийн дээд шинж, дунд шинж, доод шинж гэж ангилна. За Брудзинскийгийн дээд шинж нь өвчтний хэвтэй байрлалж толгойг бүхэлдэх үед хоёр хөл нь өвдөг түнхний үеэр нугална. За Брудзинскийгийн дунд шинж бол умдагны орчимд дарахад дээрхий адил шинж өгнө. За Брудзинскийгийн доод шинж гэрнийгийн шинжтэй нэг зэрэг шалгана. Хөлийг өвдөг түнхний үеэр тэнээлгэх оролдлого хийх агшин нөгөө хөл нь өвдөг түнхний үеэр нугаларч байвал Брудзинскийгийн доод шинж эерэг гэж үзнэ. За одоо үүнийг бичлэг дээрээс тодруулж харцгаая. Бодит эзлэгт илрэх 3 дахь шинж бол Брудзинскийгийн шинж. За Брудзинскийгийн шинжийн дотор нь дээд, дунд болоод доод шинж гэж ангилдаг. За клиникийн практикт хамгийн үргээр хэрэглэгддэг нь Брудзинскийгийн дээд шинжийг үздэг. За Брудзинскийгийн дээд шинжийг үзэхдээ өвчтний толгойд гараа ирж өгөөд за толгойг мөн хүзүүний буцангийн чанарлыг үзэхтэйгээ адил үйлдэлийг буюу эрүүг өвчнөөс сэтрхэр ойртуулах оролдлого юм. За энэ оролдлогыг хийх явцад өвчтний хөл түнх болоод өвдөгнөө үеэр нугарч байвал Брудзинскийгийн дээд шинж эерэг гэж үзнэ. Эмнэлзүүн явцаар нь менингитийг хөнгөн, дунд, хүнд зэрэг болгож ангилдаг. За дараах ангиллыг хийхин тулд дараах хэдэн зүйлүүдэд үндэслэн үүнд биеийн халуун, за хордлогын шинж үүнд бөөлжилт, толгой өвдөх, за мэдрэхүйн талын өөрчлөлтийг авч үзсэн. За мөн дагдсны хөшинг, за гэрнийгийн шинж, Брудзинскийгийн шинж, уналт таталт, за амьсгал болоод зүрх судасны талаарх өөрчлөлтүүдийг авч үзнэ. Зүүн явцаар нь ангилах тархи нугасны шингэнд гарсан өөрчлөлтийг үндэслэж мөн хөнгөн дунд хүнд зэрэг болгож ангилдаг. За тархи нугасны шингэний ямар үзүүлэлтийг авч үзэх вэ гэвэл мөн даралт, за өнг, за мөн уурга, эсийн тоо болоод глюкоз, за мөн нон аффельтийн урвал болоод фанди урвалыг авч үзнэ. За энэ хоёр урвалын ач холбогдол гэх юм бол үргэлжлэлийн уургийг тодорхойлж өгдөгөөр ач холбогдолтой. За тэгээд дараах дэлгэцээр гарч байгаа үзүүлэлтүүдийг анхаарч үзэх шаардлагатай. Эмнэлзүүн үзэлгийг хийсний дараачаар онцлогоо төлөвлөх шаардлага гарна. За онцлогоонд нэгдүгээр цусны ерөнхий шинжилгээг хийн. За цусны ерөнхий шинжилгээнд дээр дараах өөрчлөлтүүд гарах буюу цагаан эсийн тоо маань ихссэн. За улаан эсийн тооны хурд 20-30 40 мм цаг хүртэл ихсэж болдог. За мөн нейтрофил эсийн тоо авчирч өгсөн байдаг. За цусны ерөнхий шинжилгээний дараа бүслэгийн хатгалтаар тархи нугасны шингэнийг тодорхойлж өгнө. За тархи нугасны шингэний ач холбогдол нь бусад эмгэгүүдээс ялгаа онцлоход өндөр ач холбогдолтой. За хэвийн үед тархи нугасны шингэнд даралтыг өнг, уурга болоод эсийн тоо, за глюкозыг тодорхойлж өгдөг. За одоо энэ хэвийн шингэний үзүүлэлт дараах өснөгч дээр харагдаж байна. За ялгаа онцлох эмгэгүүдэд тархи нугасны хавдар, за шүүдэст менингит, за эдет менингит, сакас ялгаж өгдөг байгаа. Сак буюу даалт зүйн орчис харуултаас. За тархи нугасны хавдрын үед илрэх онцлог нь гэх юм бол уурга эсийн зүг рүү гардаг. За харин эдет менингитийн үед бол эс уургийн зүг рүү гардаг буюу эсийн тоо олширн тэр дундаа нейтрофил эсийн тоо өндөрсөж өгдөг. За шүүдэст менингитийн үед буюу вирусын гаралтай менингитийн үед бол лимфоцит эсийн тоо олширч өгдөг онцлог байгаа. За сак буюу aalзчин тогтцос харуултын үед эритроцит олширч өгдөг онцлогооны ач холбогдолтой байна. За бүслэгийн хатгалт. За бүслэгийн хатгалтыг хийхдээ L2-3 эсвэл L3-4-ийн түвшинд
За зүүнний хувьд 1 мм-ийн голч бүхий 8-аас 10 см урт сэлхүүртэй зүүн ашигладаг. Хатгалт ихцгээ олохдоо баруун зүүн ташаан дээд ирмгийн баган нуруутай огтлцуулаа холбосон шугамар ээлж дүгэн түвшинд хийж өгнө. За талбайгаа ариутгахдаа 3% йодын спирт осмол 70% спиртээр ариутгаж өгч болно. За хатгалтыг хийх явцад буюу зүү маань нугасны хатуу альсыг нэвтрээд аалзавчийн доорх хүндэд ороход эмчийн гарт цооролтын дөрвөө мэдрэгддэг. За энэ маань насанд хүрсэн хүмүүст бол 4-5 см ороход за хүүхдэд 3 см хүрээтэй хатгалт хийхэд цооролтын дөрвөө маань мэдрэгдэж өгдөг байгаа. Одоо хүчтнөө хэрхэн аж бэлдэх талаар ярив. Ингэхдээ доор зурагт харагдаж байгаачлан хүчтнийг өвдөгний үеэр нуглуулад за их бие рүү хөлийг ойртуулсан байрлалд буюу дараах байрлалд хэвтүүлж хатгалтыг хийн. За хатгалтыг хийх явцыг одоо дараах бичлэгээр харуулж байна. Ээлж дүрийн төвшөнд хатгалтаа хийн. За тэгээд суу барахны спейс бай аал зүйн доорх зайд зүү ороход цооролтын дөрвөө мэдрэгдэнэ. 3-т хийгдэх шинжилгээ бактериоскопийн шинжилгээ. За тархин усны шингэнээс шингэнийг хатгалт хийж аваад дараа нь бактерийн өсвөрлөх шинжилгээг хийж өгнө. За энэ шинжилгээг хийхийн ач холбогдол нь тухайн үүсгэгчийн эсрэг өвөрмөц антибиотикийг сонгоход ач холбогдолтой. За 4-т нь дархлаа судлалын шинжилгээ хийж үзнэ. За үүнд нь хурдчилсан онцлогооны аргуудыг ашигладаг буюу deep stick RDT буюу дараах шинжилгээг ашиглан энэ маань тархин усны шингэнийг урьдчилж бэлтгэхгүйгээр ашигладаг. За тэгээд несрийн менингитийн ACY W135 серотипуудыг илрүүлэхэд ач холбогдолтой. За энэ шинжилгээний ач холбогдол нь мэдээж цаг алдалгүй тухайн үүсгэгчийг хурдан онцлох боломжтой. Буюу одоо эмчилгээг хурдан эхлүүлэхэд ач холбогдолтой арга. Хүчний оншийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төрөвчлсөн хэлгээний аргаар одоо доорх схемийн дагуу үүнд одоо эсхүр илэрснийг бактерич менингит гэж үзээд хэрэв эсхүр илрээгүй тохиолдлыг тархин усны шингэний клиник биохимийн шинжилгээний үр дүнгээр нь болцсогүй магадлалтай шүүдэст менингит гэж үзсэн. За одоо схем дээр харцгай за тархин усны шингэнийг лабораторид илэрхийлсэн янзлах шинжилгээ хийн. Энэ тохиолдолд тархин усны шингэний илэрсэн байвал шууд батлагдсан тохиолдол гэж үзээд үнийг бактерич менингит гэж үзэн. Хэрэв тархин усны шингэний илрээгүй байвал доорх шалгууруудын аль нэг нь илэрсэн байвал үнийг болцсогүй тохиолдол гэж цааш дахин лавшруулах шинжилгээнд болно. Үүнд уурга 100 мг/дл-ээс их глюкоз 40 мг/дл-ээс бага за лейкоцитоз илэрсэн байвал цааш лактик сагулотиназ эерэг байх юм бол батлагдсан тохиолдол гэж үзээд хэрвээ лактик сагулотиназ сорил маань эерэг биш сүрэг гарвал болцсогүй тохиолдол гэж үзнэ. За мөн энэ доорх шалгууруудын аль нэг буюу одоо уурга глюкоз лейкоцитоз маань илэрхгүй байвал бусад өвчнүүдийг сэжиглэж үзнэ. Эмчилгээний ерөнхий зарчим. За үүнд 1-р хоол эмчилгээ, 2-р хэвтрийн дэглэм, 3-р тасархай сандалгаа, 4-р нэмийн эмчилгээ хийдэг. За хоол эмчилгээний хайрсан ширсэн хоол болоод янз бүрийн хүчтэй амтлагчаас бусад хоолыг бол хориглохгүй хэрэглэнэ. Өөрөө хооллож чадахгүй тохиолдолд ходоодны хаймсвар эсвэл сансаар борлуулна. За хэвтрийн дэглэмийг одоо хүчний зочмог үеийг амттал хатуу чамд хэвтрийн дэглэмийг сахин. За асаргаан сувилгаа бол менингиттэй маш чухал байдаг. За эмийн эмчилгээний хувьд шалтгааны эсрэг эмчилгээ хийж өгнө. Дээр бактерийн эсрэг антибиотик эмчилгээг яаралтай хийн. Янз бүрийн шинжилгээний дунд гарахаас өмнө цус тархины хоргийг тоох тухайн наснд менингитийг үүсгэх өндөр магадлалтай нямгийн эсрэг үйлдэлтэй антибиотик сонгож авна. За антибиотик эмчилгээг тархины усны шингэн цэвэршиж эсийн тоо 1 микролитрт эцэлгүнд 100-аас зөрсөн тохиолдолд эмийн эмчилгээг зогсоож өгөх байгаа. Тархины ус
цусны шингэнээс үүсгэгчийг өсгөрлөөд ямар үүсгэгч вэ гэдгийг тодорхойлсон тохиолдолд дараах схемийн дагуу антибиотик сонголтыг хийн. За нийсрийн менингитээр пенициллинд мэтрэг байх юм бол пенициллин G эсвэл амцлиныг хэрэглэнэ. За нийсрийн менингит маань пенициллин зэвсэгтэй байх юм бол цифтроксиныг, цифотоксиныг аль нэгийг нь хэрэглэж өгнө. За стрептококкус пневмония байвал пенициллин мэдрэг байвал пенициллин G, за пенициллин дунд цэцэг зэвсэгтэй байх юм бол цифтроксиныг эсвэл цифотоксин эсвэл TPP-ийг хэрэглэж өгнө. За пенициллин зэвсэгтэй байх юм бол хоёрын сонголтыг тослуулж хэрэглэн цифтроксин, цифотоксин, TPP-ийн аль нэгийг сонгоод эгээр вакуумцны давхар хэрэглэж өгнө. За энэ листерия моноцитокинс байх юм бол хоёрын амцлын генталцны асарч хэрэглэн. За гемофилус инфлюенса байх юм бол цифтроксин, эсвэл цифотоксин, эсвэл TPP-ийг хэрэглэж өгнө. Шалтгааны эсрэг эмчилгээний дараа шинж тэмдгийн эсрэг эмчилгээний тархины хавь ус эцэг эсрэг тогтоом. За үндэс бүлгийн эсрэг эклипс эсрэг эм бусад буюу эсрэг зүйлсийн талаас илэрх шинж тэмдгийн эсрэг эмчилгээнүүдийг хийж өгнө. Урьдчилсан сэргийлэлт. За үүнд эрүүл амьдралын маягийг төлөвшүүлнэ. За хоёрдугаарт бактерийн менингитийн халдвараар хөгжилсөн болоод олон үнэтэй харилцаа холбоотой байдаг бол эмчийн зааврын дагуу антибиотикийг урьдчилсан сэргийлэх тунгаар орж хэрэглэнэ. За гуравдугаарт нь вакцин бол урьдчилсан сэргийлэх чухал аргуудын нэг. За тэгвэл менингитийн тодорхой хэлбэрийн эсрэг вакцин хийгддэг. Үүнд гемофилус инфлюенса type B вакцин, за пневмококкийн вакцин, за менингококцины вакцин зэргийг хийлгэнэ. Хэн вакцин хийх шаардлагатай вэ гэдэг асуудал гарч ирнэ. Үүнд дараах 5 бүлгийг анхаарах хэрэгтэй. Вакцинд хамрагдаагүй оюутны байр болоод бусад нийтийн орон сууцны шинээр ирсэн оюутнууд, за мөн өсвөр насны хүүхдүүд тэр дундаа 11-аас 12 насныхан, за вакцинд хамрагдаагүй ахлах сургуулийн хүүхдүүд, менингитийн тархалттай бусад аялах гэж байгаа хүмүүс, дархлаа тогтолцооны дутмагшилтай 2 ба түүнээс дээш насны хүүхдүүд вакцины хийлгэснээр менингитийн халдвараас урьдчилсан сэргийлэх өвчлөхгүй байх нөхцөлийг өөрсдөө бүрдүүлж чадна.